За сайн байцгаана нөө Сөүлөөс подкастын дараагийн дугаар 7 дугаар эхэлж байна. Захидлын дугаар маань орж байна. Тэгээд анх удаа төгөлдөр маань бас подкастаа эхлүүллээ. Ямар байна да? Зүгээр л. Зүгээр дээрийн дугаар дээр уг нь эхлүүлчихсэн чи ичээд нөгөөдөг чи. Тэст нэрээ. Тэр үед амар холол байсан. За тэгээд манай хоёр шинэ нүүр царай орж ирсэн байна мөн дахиад. За ингээд ер нь бол манай клубын гишүүд дуусж байгаа. Тий. Бүх нүүр царайнуудаа гаргаад дууслаа. Тий. За өөртөө төгөлдрийг бол мэднэ. Тий. Намайгаас эхлээд өөрийгөө хэлцлээ. Чи мэд санаа намайг 10-нд ингэ сурагч Нэмэртэн гэдгээ. Яа. Намайг 11-нд ингэ сурагч гейм хөрдөг гэдгээ. Манай маш хүндтэй хүн байгаа. Манай тий. Манай сайтыг хийсэн мундаг хүү сууж байна. Тий. Одоо ингээд геймогийн ачаар бид нар геймо гэж дууддаг. Тэгээд геймогийн ачаар Үдий зэрэгтэй яаж юм дөө. геймогийн ачаар нэрээ үдий зэрэгтэй нэрээ захиануудаа аваад манай сайтыг бол харсан бах маш царайлаг гоё сайт байдаг. Аппликейшн болсон. Тий, аппликейшн бүр гаргацсан байгаа манай хүн. За тэгээд анх удаа манай хоёр гишүүд маань орж ирж байна. Тий. Манай бүр үүсгэн байгуулахаас эхлээд хамт явсан хүмүүс байгаа. Үндсэн. Тий, үндсэн гишүүн. Үндсэн гишүүн маань байна. Төгөлдөр бас үндсэн гишүүн гэж явдаг. Надаас ер нь залхаж байгаа байхгүй. Би одоо хэдэн удаа галт. Чамаа гэтээ жоохон сансан бахаа хүүхдүүд. Тий, ойр дорог шүү дээ. Ойр дорог. Жижиг Сүүлд дорог. 12 сард гараа яа. Гүү. Жил авахаас өмнө. Сүүлд нөгөө зургуулаа ордог дугаар. Тий, бөөнөр байдаг. Тий. Тийм эс. Яа. За юу яцхан юм нөхөө? Сонсогоо. Хичээл ам хэрэг. Ер нь хэцүү хүн л дөнгөж эхэлж байгаа болохоор. Дөнгөдөө тэгээ байж гэдэг. Харин Сонин сайхан байхгүй дээ. Амралтаараа юу хийдэг? Удаараа гэртээ. сургууль дээр л өнжлөө. Юу хийж үзсэн? Тэмцээн тэгэл. Тийш волейболын тэмцээн бас болсон. Бүх баг тамирчтай. Аман бас нэг хайлайт байгаа юм тийм ээ. За манай 52 дугаар сургууль маань Хүслийн зам тэмцээний авраг болж 25 сая төгрөгийн эзэн болсон маш мундаг баг тамирчид маань оролцсон. Тийм бүгдээ баярлалаа. Тэгээд манай хуган дараагийн энэ дугаар ер нь л яг тамирчдын эмэгтэй шгшний, эрэгтэй шгшний хоёр багийн ахлагч байгаа оруулах ёстой дугаар байсан. Гэтэ нэг хоёулынгийнх нь завж хүлээд харахгүй байсан учраас тийм ерөөхдөө бол cancelсан байгаа. Тэгээ бүгдэнд нь баяр хүргэе. Маш мундаг байсан. Тэгээд би бүр очиж үзээгүүдээ бүр баахан харамссан би. Очиж үзчихдэг. Очиж үзсэн юм байна уу? Байна. Ямар байсан? Гоё байсан. Яаж байгаа нэг дээдлийн тэмцээн болдог газар банк гэдэг болсон болохоор амар гоё байсан тий. Тэр стори хүүхдүүдийн сторинаас харж марахад бол ингээд тамтаа гараад зөте гоё байсан. Тэгээд сургуулийнхаа нэр төрийг гаргасан баяр хүргэе. Тэгээд маш гоё үнэхээр бахархсан тийм ээ. Баярлалаа. Гэрээ авчтаа бас баяр хүргэе. Баяр хүргэе. Тийм. Оо. Хайр өгөөч. Гэрээ авчин дасгалжуулагч. Тийм. Ямар сайн дасгалжуулагч юу хүртлээ нөгөө юм барьсан байсан шүү дээ. За. За тийм нэг хайлайтуудын бас нэг зарлж хэлэх юм байна. За 4 сарын 17-ны өдөр 5 өдөр мөн үү? 4 сарын 17-нд дуу. За 4 сарын 17-ны өдөр дээрлэлтгүй ирээдүй хэмээх хуулийн тэмцээн маань болох гэж байна. Хуулийн тэмцээн айгүй гоё болдог шүү дээ. хуулийн тэмцээн өмнө жил гоё байсан. Тэгээ өмнө жил яг нөгөө нэг айгүй нэг юм шинэлэг байсан тийм бүгд ба хууль гээд. За ямар ч тийм тэмцээн болох гэж байгаа маань. Тэгээд танаа маань идэвхтэй гоё оролцоорой. Сүүлийн дугаар маань маш viral явсантай холбогдуулаад манай захианууд бол бүр дэлбэрэх шахам ирж байгаа. Тийм учраас манай хүүхдүүд маань нөгөө нэг байн бичээд байсан. Захаа хийдэ уншдах вэ? Захаа ингээд уншаад өгөөрэй. Заавал уншаад өгөөрэй гэх мэтлэг юм бас ирж исэн. Тэгээд захаа нь бол уншигдана. Гэтэ яг ингээд нэг юм тэр захаанууд бол шүүгдэж уншдаг. Тэр ямар шалгуураар шүүгж байгаа гэхээр ингээд одоо
юу гэдэг Хилцүүгийн алдаа. хил зүүгийн алдаа малдаа гэдэг ч юм уу те утгын хувьд гэдэг ч юм уу нэг тиймэрхүү байдлаар шүүгдээд Тэрний зал бас энжэл шиг биш шүү. Энжел шиг тэдний ангийн тэр хөөрхөн шүү ч юм уу те. Нэг тийм тэрийг угаасаа уншихгүй. Ясаа харин зөндөө байсан. тий тэр юмудаа бол шууд скиплж байгаа. Өөрчн тэгээд цахаа нь бол уншигдэн тэгээ манайхан жоо хүлээцтэйгаараа тэгээ бүх цахаа бичиж байгаа хүмүүстээ баярлаа. Тий. За нэг тиймэрхүү байна. За Захиалга. захиргаа. За. За. Эхлээд юм шүү. Би уншиж байгаа. За сэдвийн үерхэл нөхөрлөл. Саяхан л найзуудтайгаа энийгээд хичээлээ хийгээд явж исэн миний зүрхийг тэр нэг хөөхөн инээдэг сайн дурын ажил хийдэг хөөхөн хүү аваад явцсан юм аа. Би анх сургуулийн аврах шалгаруулах тэмцээнээр тоглож байгааг нь харсан юм аа. Амар дэмжидэл байж байсан чи над руу хараад 5 секунд ширтэлцэн бас хөөхөн. Тоглолт дуусаад гараад тэрнийг бодоод алхаад явж байсан юм. Тэгсэн чинь хүү ёхион гээл дуудаад тэгээд харсан чинь нөгөө ах чи энэ пүүзийг харсан уу гээл хайгаад явж байдیں۔ Би харсан юм болохоор тэнд байсан гээл олж өгсөн чинь амар хөөрхөн инээснээ баярлалаа гэд тэгээд салсан юм да. Дараа хоног нь охидын тэмцээн болсон юм. Би бас хөөрхөн тоглолтыг юм болохоор орцсон. Манай тоглолт болоод байж байсан үзээд сууж идэм да. Тоглолт нь бол үзэж сууж исэн юм. Тэгээд амар сандраал би сайн тоглоно гэд амар тоглоод тэгээд манай анги мөнгөн медаль авсан. Эхний тоглолт дуусаад байж байсан ирээд надаа ус өгдөг юм. Баярлалаа гээл ядарсан байсан болохоор бас амар чанга тагалцсан байсан болохоор хэдэн минут үзээд усыг нь онгойлгож чаддаггүй. Тэгэл ёо гээл байжсэн би онгойлгоод өгөхгүй гэд хүрээд ирдэг юм уу. Тэгээд зүрхээд алдсан. Тэрнийг улаан загалмайд байдаг гэдгийг мэдээл найрхаар шийдээд бас ормоор байсан болохоор улаан загалмайд ороод тэгээд таарлаад нилээн харьцдаг болсон. Тэгэл нэг мэтгэд цаг хугацаа амар өнгөрөөл 2 сарын дараа бид хоёр үерхсэн байдаг юм. Одоо хүртэл үерхэж байгаа энэ нэг К-драма шиг түүхээ хуваалцлаа. Яа хөрхий. Яа хөрхий цахиа ийцэн байлаа. Вау. Тэгээд пүүзээ асуудгийг жоохон ойлгосонгүй. Пүүзэл л жоо. Пүүзээ халуу болгочоод зүгээр хайгаа явжсан ч тэр охин даа. Үгүй хөө охин ингээ ардаас нь дуудаа бүр зорж очиж пүүзээ асуусан юм шүү. Тийм. Үгүйс Миний энэ пүүзийг харсан уу? Албаа дарах та. тэр ус өгтөө албаа Албаар ер нь бас нэг тийм жоохон юм байна. Тэгш. Пүүз нь ямар гоё арга вэ? Харин Энэ пүүзийг харсан уу гээл. Амар нөгөө олны дуул тавьсан. 5 секунд ширтэлцэн гэхээр тэр хооронд бас юм бас мэн тийм. Хоёулаа бас. 5 секунд. Үерхэд 2 сар болж өнгөсөн үү? 2 сарын дараа. 2 сарын дараа. Гэтэ одоо хүртэл үргэж байгаа. Cool. Сургуулийн тэмцээнээр л болсон юм шүү дээ. Тийм ээ. Яа хөрх юм. Манай сургууль биш байгаа гэхдээ. Тий. Манайд ер нь ирж байгаа загтлууд ер нь их нь өөр сургуулиудаас ирж байгаа. Ер нь судалгаа. Их нь дандаа өөр сургууль. том хүмүүсээс бич үзсэн шүү дээ. Насан турш. Оюутан хүмүүс биччихсэн. Бүр хүүхэд таах л болцсон. Гүүгээ тэгж аривч. Биш нэг тийм биз дээ. Одоо хүнтээс одоо суудаж байгаа биз. Дүнгийн 20 гарсан. Тийм л. Дүнгийн 20 гараад. Тий. Тэ болж гинөө. Яг л К-драма шиг л. Тийм ээ. Тэг Яг нэг тэмцээн дээр л нэгэн болоод тэгээд 2 сая ингээд харилцаад үерчсэн. Тэгээд улаан загалмаад байдаг гэдгийг сонсоод тэгээд улаан загалмаад орсон гэсэн. Тий нэг юм хайртай нэг хүн тайрлаа байгаагаараа байсны ашгаараа ингээд нэг гоё нэг юм бас ингээд гоё юм руу яваад орсон байна. Улаан загалмаа бас гоё газар шүү. Гоё үйл ажиллагаа явуулдаг. Тийм. Их сурвалд ороход амар хэрэгтэй. тийм. Манай хүүгүүд бас тэгдэгтэй найз охинтой болоод ер нь жоохон гэгэрч эхэлдэг гэж надад санагддаг шүү. Тэр ер нь өнөө тэгш. Арай нэг юм өөрийгөө өөрчилж мөрчлөө тэгчээл Өөртөө анхаардаг. Өөртөө анхаарч эхэлдэг хөө. Чиг салсны дараа юм биш. Салсны дараа бүр готрын штэ. Салсны дараа бүр амар лоо. Ер нь бол ингээд яг зөв хүнтэйгээ чи үерхэж байгаа бол тэр хүн чинь чамааг ингээд өөдөн татна уу гэхээс ингээд хэвэрч юм бол байхгүй. Тийм. Өөдөн татаад улам ингээд царай өнгө орлоод. Тэг ингээд хичээл ном чинь хийлгээд
Тийм. Тэгээ салсны дараа жоохон хэцүүж магадгүй юм байна. Салах юм яахгүй. Тэгээ Салах юм яахгүй. За дараагийн хэллэг орч. Тийм. За. Төрөл нь уурхэл нөхөрлөл. Нэг удаа манай хичээл дээр багшийн дүүнгээ хичээл суух гээд ирвэ. Надтай ч зүү. Анх хаалгаар орж ирэхэд нэг хичээд тэр цагт юу ч ярьж чадахгүй дэвтэрлүүгээ гөлрөөд харж байв. Царайг нь харж амжаагүй күртгийн цаанаас нүдийг нь харж хаад чтэй. Тэгээд байж байтал манай анги шилжиж ирэх болоод бөөн баяр. Эрхийг нь өмнөх өдөр найзтайгаа ангиа гялцэл цэвэрлээд л ирснийхэн дараа царайг нь харж чадахгүй. Яг тамир ордог өдөр ирсэн болохоор тамирын цаг дээр л ер нь танилцаад фэйсбүүкийн профайл нь миний хальт сонсдог дуучин байж таарад өө чиний профайл чинь нэрээ FK байсан те гэсэн чинь өө чи бас сонсдог юм уу гэд нялцганаж байгаа хүүхэд чиг босноо нүдэн сар шиг болоод инээмсэглээд л ямар хөөрхөн юм бэ гэж бодож байсан да. Тэрнээс хойш зүгээр шохорхол бидтэй гэж боддог байлаа. Угаасаа өмнө хүн сараас удаан сайн болж байгаагүй болохоор тэр байх. Тэгээ бодож пепперо явуулсан чинь даанч түүнд маань очоогүй. Би ерөөсөө санаа зовоод юм ярьж чаддаггүй. Тэгж явсаар сар гарan өнгөрч найзуудаа би сайн юм шиг байна гэж хэлж эхлэхэд оолж очиж тэр гээд л их л таагүй хүлээж авч байсан. Гэхдээ л тэр бүхнийг нь үл харгалзан сайн байсан ч гинтл нэг охинтой өргөжсөн би ч тэгээд за яаж охинтой хүнтэй гээд байж байтал манай найзууд найз охин биш гэснээ надад мөн гээд бүр сэтгэл санаа савлуур. Гэхдээ би болоогүй л дээ түүний дуртай зүйлсийг сонирхож ярих сэдвтэй болсон. Би ч тэгээ нууцхан хайлтайлт халамж тавиад л ойлгосон эсхийг нь мэдгүй. Тэгсэн нэг өдөр гинт лекц яриад унсан. Нөгөөх нь ядахнаа айгүй хөөрхөн охин дахиад сэтгэл санаа шалаар нэг. Тэгээд л мууртай гэхээр нь муурн дургу харшилтайч гэсэн муур аваад л айгүй хичээсэн. Тэгээд л хаяа намайг халамжлахаар нь бүр нисчих гээд балаарч явсан. Тэгж байгаа нэг өдөр шилжих юм шиг байна гэдэл бүр навс. 2 шөнө уйлаад өглөө зүгээр хэлчихье гэдэл найзуудтайгаа явж бэлэг аваад оройн гэрийнх нь гадаа очоод хөлдөж өгөх гээд хүлээж сандарч эхэлсэн л дээ. Тэгээ надад хэлсэн юм нь би ихтэй шилжихгүй байж магадгүй шүү гэсэн. Би тэгээд л хэлэх юмаа хэлчихэд шууд за явлаа бай гэдэл явчихсан л да. Тэгээд л нөгөө найзтай хэлсэн чинь нөгөөх маань краштай маань ярьсан чинь найз охинтой гэж хэлсэн юм байна лээ. Амар нь ихэндээ надад битгий хэлээрэй гэж хэлсэн байсан. Сүүлд нь заа хэлчих гээд нөгөө охиныг нь харсан чинь нөгөө надад хэлсэн экс нь байсан да. Гэхдээ анханасаа өрхийж гээгүй зүгээр л шилжих гэж байгаа болохоор нь хэлчихсэн чинь шилжээчгүй тэгээд л одоо амар ауткаст байдалд байдаг та. Одоо тэгээ найз охинтой хүнд сайн байх айгүй муухай санагдаад байгаа болохоор болигээ сар гарan хичээж байна да. Нэ. Одоо Сэнэ. Юу гэсэн Ямар хэцүү кино. Жохон Ямар принцесс бэнд. харин нэг юм тийм ээ. Нэг юм. ямар дуусах юм. Ямар FK FK гэсэн. FK байсан да. FK гэж бодож юм байна. Нанда хай. Арай алтна. Profile picture чинь нэрээ FK байсан те гэсэн Харин чинь. Чи бас сонсдог юм уу? Багшийн дүү гэсэн. Тийм чицүү. Тэгээд ангид нь ороод ирсэн биз дээ. Тэгээд одоо яг ингэ хэлсэн чинь ангидаа бас хэцүү л байгаа юм тийм. Гэтэ энэ банд ер нь бол жоохон сонирхолтой байна гэж би бол бодож байна. Найз охинтой эсвэл нөө Найз охинтой хэрнээ Ерөөсө хилээ бити хийлгээ хэлсэн байж тээ тий? Найз охинтой байсан юм тэгээд гэсэн ирнэ найзд нь бити гэсэн жаа. За ер нь хэлчих. Одоо яг Одоо ингэ явах шилжиж байгаа юм чи хамаагүй. энэ охиныг өөрт нь сайн гэдгийг мэддэм байх. Тэгчээд найз охинтой юм байна. Тэнгүүтээ Давхар яах. тэгээ бэж гэсэн юм тэр үү нөгөө. охиныг ингэ байлгах гад тэгээ найздаа бити тэр охинд хэлээрэй гэж хэлсэн байж тээ. Йоо. What? Бас л Манай охин яг үннийг хэлэхэд болсон байна гэхгүй. Ямар Тэр тэр гар вэ? очиж тэр үг гэж хэлэхэд бол угаасаа. Нөгөө найзуудаа би тэр хүн сайн болтлоо гэсэн чи очиж тэр үг гэдэг. Найз охтууд нь нөө. Найз охтууд тэгээ мэдчихсэн гэсэн үг. Тийм шүү дээ. Очиж хэлэхгүй. олж очиж тэр үг нь. Зүгээр л тэр үг гэсэн юм. тийм зүгээр л тэр үг гэсэн. Арайс тэр Найзууд нь бол анхаасаа дуугүй юм те.
Найзууд угаасаа ер нь Ер нь мэддэг л дээ. зөв найзтайгаа найзалж ивэл үнэхээр найз чинь бол бүх юмыг чи хажуунаас чааж байгаа юм мэднэ. Яг зөв. Имэгтэй шүү. Манайх одоо яг нэг үзэгчтэй явж байна. Өмнөх дугаарын манай Нанда маань бид нэг үзэж сууж байна. Тэгээ Нанда дараагийн дугаар дээр орж ирэх байхаа. Нанда нэг хальт ороод ирэх юм уу? Гэвь ордог үзэтэй. Гүцэтэй хэсэс шиг гүг яа. So би эндээс байна даа. Нүүл тасгасан. Ханти би нүүд. Яа тэгэл сайн уу. Сайн уу. Сэна. За яа. За одоо юу явдаа. За дараагийн захиа. Тэгээ захиа бичсэнд баярлалаа манай охин. Ер нь бол байсан, ер нь бол дээрээс. Болсон бэ. Тийм болсон. Ер нь бол тийм. Одоо тэгээд төвчээл байхаас жоохон хэцүү хүн л. Харин тийм. өөр яавал. Яа. За дараагийн захиа. Бас үерхэл нөхрөлийн захиа байна. За би морин хуур тоглолтог юм л та. 2024 оны 100 театр дээр байж байсан чинь манай морин хуурын сургалтанд нэг ах шинээр ирсэн тэр үед нэг их юм бодоогүй манай сургалтын хүүхдүүд царайлаг өндөр юм аа гэд араас нь унаж тусаад байдаг байсан. Тэр үед надад нэг царайлаг санагдаагүй л дээ. Зүгээр л шинээр орж ирж байгаа ах л гэж боддог байлаа. Нэг өдөр бит хоёр хоёулаа үлдсэн байсан. Шинэ ах хуураа тоглож байснаа чамайг хэн гэдیں۔ Чи хэдэн настай ингээд баахан юм асуугаад болдгүй. Би ч нэгэнгүй хариулаад тэгээд орой болцсон байсныг чилхүү танаа хаана байдгийг би хүргээд өгөх үл гэж байна. Тэгэхээр нь би дотроо за ашгүй дээ мөнгө өрөхгүй л юм байна гэж бодоод хөргүүллээ. Энэ өдрөөс хойш 2 сар өнгөрсөн. Энэ хугацаанд бит хоёр нөлөөдгөө дотн болсон. Би бинэж сайн мэддэг болсон байлаа. Өдөр бүр хөргүүлэн хуулн хаашаач явсан хамт байдаг байсан юм. Тэгсэн найз нь ирээд надтай яриад л байлаа. Нэг онц биш тэгсэн чинь гинт чамд сайн шít өдөр болгон чамайг л яриад байдیں۔ Гэдэг. Тэр үед эмэгтэй хүн ерөн дасаж дурладаг юм байна да гэдэг бодол төрсөн. Найз нь л тэгж хэлснийх ч манай хүн мэдээгүй. Би дотроо намайг хизээ гуйх болдоо гэсэн бодол тээж явсаар байгаад 9 сарын 10 боллоо. Манай хүний хичээл нь орох төхөөд сургууль руугаа явлаа. Би ч араас нь уйлаад л үлдлээ. Яа уйлсан бэ? Сургуульд орно. Шээсээс чи нэг ах байсан чи хидтэй. Уйлаад Бисээ тэр гадаадд сурд юм болов? Уйлаад л үлдлээ. Гэтэл манай дүү чад бичээд эгч маань танд сайн. Та ядаж нэг уулзах гад явахгүй дээ. Уулзаад явахгүй дээ гэд бичсэн байдیں۔ Оройн нь ирээд би бөөн уур дүүгээ загнаад тэгсэн чинь тэр чатыг уншаад маргааш нь хүрээд ирсэн. Оройн намайг гуйгаад энэ өдрөөс хойш битээр үргэлж иглээд өнөөдрийн хүртэл сайн сайхан үерхэд явж байна гинэ. Тэр уйлдгийг жоо ойлгосонгүй. Яагаад вэ? Сургууль Гадаад руу л яваагүй юм биш. яс өөр хотмодтой байд юм. зүгээр сургууль явсан. Өөр хотмодтой байд юм шүү. Тэгэл. За 9 сарын 10 боллоо. Манай хүний хичээл нь орох төхөөд сургууль руугаа явлаа. Би ч араас нь уйлаад л үлдлээ. Зүгээр 100 байжгаад өдөр болгон хамт иддэг байжгаад ер нь одоо ингээ хичээл нь ороод эхлэнгүүт амжихгүй болно. Тэрийг удаад уйлж үйлсэн юм шүү. Орон нутгад тийм адилхан тийм. Гэтэл манай дүү чад бичээд эгч маань танд сайн та ядаж нэг уулзаад явахгүй дээ. Дүүн тэр залуу мэдсэн тийм. Тийм ээ. Бисээ юу хэлээ? Наа чи эрэхтэй хэлсэн мэт л. Дүүнхтэй айгу хөөрхөн юм бичсэн байна тий. Дүүн яг баахан юм бий. Хөөрхөн. Дүүн мараа хөөрхөн. Дүүнэстэй хөөрхөн туслалцаа үзүүлсэн биш. Ямар хөөрхөн. Тэгээд хамт явсаар байгаа л яц юм байна тий. 100 гэсэн үг эхлээд. Нэр нь 100 гал юм шүү. Их сурвал Эхлэхдээ үгсэн 100 100 гэж хэлээгүү. Сургууль 2024 оны 100. тийм. Театр дээр байж байсан чинь манай морин хуурын сургалтанд нэг ах шинээр ирсэн тэр үед. За сэтгүүл тэгэл хэлэмжтэй шүү. Хоёул морин хур тоглох юм гэж бодсон юм шүү. Хослоо л болоод байгаа юм шүү. Зүгээр нүг багнуур мануур налах малахт байд юм болов сургууль нь. Магадгүй. Тийм үү. Тийм үү. Сургууль чинь тэгээд мэрэгчлээс шалтгаалаа байршил нь өөр болоод байна. Maybe. За захаа бичсэнд баярлаа. Тэгээд гоё ирэх жоохон байна. Тэгээд хөөрхөн хайрын түүхээ бичсэнд баярлаа. За дараагийн захаа. За төрөл нь үерхэл хөрлөө нэ. Сайн уу? Энэ цагт уншдаг өдрийн мэндийг хүргэе. Ингээд бодоход би танилцаа 6 жил, найзлаа 4 жил өнгөрчээ. Анх томоогүй гинэн хүүхдүүд байхаас л бие биегээ анзаарч хаяа халамжилж багаар тутан болсон тэр үед одоо бодоход их л эндэн санагдана. Харин сүүлийн жилүүдд миний дотор нэг л өөр мэдрэмж айжмар төрөх болсон.
Яагаад ч юм чамайг хараад л баймаар илүү ойр баймаар санагддаг болчихсон. Өмнө нь огт анзаардаггүй байсан жижигхэн үлүүд чинь хүртэл надад хөөрхөн санагдаж өөрийн ирэхгүй татагддаг болсон гэд боддоо. Ийм бүхэн санаатай байсан уу эсвэл зүгээр л айжмаар би болсон уу гэдгийг би өөрөө ч сайн мэдэхгүй байна. Гэхдээ нэг л мэдхэд чамтай холбоотой бүх зүйл надад их нандин санагддаг болсон. Бид хаач явсан байнга тааралцдаг юм шиг хичээл дээр сургуулиас гадуур үйл ажиллагаанд дээж ангаараа ямар нэгэн зүйл хийгээд хүртэл дандаа хамт үйлчлсэн байдаг. Нэг юм уу? Тийм шүү. Тэр бүртээ өмнөх шигээ энгийн байж чаддаггүй. Өдрөө чинь удаан харж чадлагүй энгийн зүйл ярих хүртэл аахан санарчдаг болчихсон байж байлээ. Заримдаа бодоход бид хоёрын дурсамж үнэхээр дуусахгүй их юм шиг. Хичээлээр мөрийг манд ирлээд унтдаг байсан үе. Хичээлийн дараа хамтдаа явсаар өрөөдөж салхтаа явахдаа болгоомжтой очиж заавал бичээрэй гэж толгойг минь нилээд явуулдаг байсан. Тэр жижигхэн мөчүүд хүртэл надад маш үнцэнтэй санагддаг. Эдгээр бүх зүйлсийг бодох бүрт чи миний хувьд зүгээр нэг найз биш болчихсон гэдгийг ойлгосон. Гэхдээ энэ мэдрэмжийг илэрхийлэх нь амар биш болохоор л удаан хугацаанд дотор хадгалж явсан байх. Цаашдаа хадгалсаар байсан дээр гэж бодож байгаа. Найз охинтой болсон байна лээ. Та хоёр их хөөрхөн харагддаг шүү. Миний хувьд чи л имиж байвал хамаагүй болохоор хайртай түнтэйгээ удаан үрэхээрээ. Чамтай хамт өнгөрсөн тэр бүх цаг хугацаа хамгийн нандин дурсамж хിവэр үлдэх болно. Надтай хамт байсан баярлалаа. Хинээ нууцсан байна. Есүс эсэлтийн ерхий шалгалтаа сайн өгөрөө. Амжилт мөн Сөүл Ньюс подкастынхаа хамт олонд баярлалаа. Биднийхээ доторыг уудалж орон өгч байгаад цаашдын үйл ажиллагаанд зөндөө их амжилт хүсье гэсэн байна. 12 дахь үеийн хин нэгнээс нэлцсэн байна. Ямар хөөрхий. Тэр манай сургуулийн 12 дахь үеийн нээцгэр. Нэг ихч байна тийм ээ. Ихч юм болов эрэгтэй юу? Ихч байна. Ихтэй ч үгүй юу? Нөөдг нь найз охинтой байсан болцсон. Тэгэхээр цааш ивэгтэй хүн ивэгтэй. Яг ихтэй ч үгүй. За гүйж. За ямар хөөрхий баярлалаа. Яа амар нэг юм амар гоё бичдэг хүн мэн те. Эсэмсээ уянгалуулдаг хүн юм шиг байна. Амар гоё нэг юм ойлгоч шүү дээ баг. Амар нэг юм дотор багын найзууд байж байгаа 10-аад жил. Харин тийм баг 10 жил гэсэн үү? Тий 12 дугаар анги хэрж баг 20 дугаар ангиас хойш найзлаад явсан гэсэн юм байна. Тэгээ сүүлийн үед сайн болоо явсан чинь 6 жил танилцаад 4 жил нь найзлаа. 4 жил. Тийм. 6 жил танилцаад. Анх томоогүй гинэн хүүхдүүд байхаас л хийж хийж байгаа гэсэн. Тийм. Анх мэддэг бол 6 жил гэсэн. Яг бүр яг найзлсан бол 4 жил. 6 дугаар ангиас эхэлж яасан юм тий. Нэг анги 8 дахь ангиас эхэлсэн найзсан. Танилцсан нь бол бүр 2 дахь ангиас мэддэг болсон. Биш 12-оос 6-аас аач. 6 үсттэй. Аач тэгээд танилцаа 6 жил. Найзлал 4 жил. Харин тэгээд 12-6-аас аач. Тустай юм шүү. 6 жил. За Сургуультаа ороод тий. Тэсээ бөө мэдээ. За ямар ч 6 дахь ангиас. Нэг анги гэсэн тий. Дунд ороод тий. Тийм 12 дугаар үеийн нэгнээс гэсэн ёо. Тэгээд сэтгэлийг нь удалдагч баярлаа гэж бид нар тус зориулж юм бийдсэн байна. Баярлаа. Яа нэг юм хөнөгтэй юм тий. нэгтэй чим шиг гоё чим шиг захин. Жоохон сонирн болчихлоо дотор. Тэгэл нэг юм өрөөсөн хайрлал тэгэл ер нь л явуулсан юм тий. Тэгэд ерөөсөө амар нэг юм ухаантай охин байна. Ердөөсөө нэг тийм хойноос нь хүүгээд шин найз охинтой болцсон гэд окточин бас зарим манай бол ингэж мингээл байдаг штэ. Хээтлж мэдлээд байдаг штэ. Нөгөө найз охиныг нь нөгөө кино дээр гараад. тийм тэгэхгүй Нөөлөр чи дээдэг юм штэ яаж вэ? минь Тэрээс мэдгүй заасан. тэгэхгүй ердөөсөө ингээд тэ амир хөрхөн харагдчихсан шүү гоё ирэхээрээ тэгээд чийл жаргалтай байл болоо гэдгийгсэн ёо тэрэн дээр бүр бүр ямар амар. ухаантай хүн байна. маш ухаантай хүн байна. Тийм. Тэгээд ийм хөрхөн гоё ухаантай охинд тэгээд дахиад сайхан яг өөртөө тохирсон хүн гарч ирэх байхаа. Тийм. Угаасаа. За. Яасан бэ? Шиш. За зөвлөө. Би яс нэг охин ингэ сайн байсан юм. Калч. Нөгөөх нь сонсвол амар юу шүү дээ.
үзэх юм үзэхгүй байхгүй. Хараа үгүй за. Манай сургууль юм уу? Үгүй манай сургууль биш. Тэгвэл ярьж байгаа шүү. Тэгвэл ярьж байгаа. Яцгаа. Эвгүй наа чаа баримжаагүй. Би storage гэд харж магадгүй. За сэдвийн үерхэл нөхөрл. За тэр үед 2022 онд байсан л юм да. Би 7 дугаар ангид төгсөх гэж байсан. Анх баг сургуулийн урд түүнийг харж байлаа. Их даруухан найзуудтайгаа инээлдэж хөгжилдөөд л скейтборд ундаг гэгээ тэр үеэр хавар болж байсан юм байхаа. Түүний араас зөндөө чад бичиж захиа бичиж үтсэн. Бүр үнэхээр хайртай болчихсон. Түн жаахан ч гэсэн таалагдахын тулд дуртай зүйлийг сонирхож үтсэн бас л бүтлгүйцсэн юм да. Одоо ч хүртэл нууцхан хардаг хэвээрээ бараг 4 жил өнгөрсөн байна. Хүн тайртай болно гэдгийг анх удаа мэдэрсэн юм да. Ямар ч шалтгаангүйгээр ямар ч байсан тэр хүнд хайртай хэврэл байх болно. Ирээдүйд магадгүй бүтэн гэж найдаж байна. Үеийнхэн минь одоо цагт хүнийг байгаагаар нь хайрлчин сэтгэлээсээ үерхэж нөхөрлөөсэй гэж хүсэж байна. Амжилттай гэж байна. Амсгаа юу насна уу юу? За. Ханаа амсгаа. Тэгээд гол хэлэх гэсэн сайн нь болохоор хүний байгаагаар нь хайрлаарэ гэж. Тэгээ өөрөө одоо хүртэл сайн гэсэн үү? Тий одоо 4 жил хайрлаж байгаа. 4 жил дуртай юм хийлээ. Эрэгтэй юм. Чад бичлээ, захиа бичлээ. Дуртай юм. Эмхтэй юм. Эрэгтэй скейтборд эрэгтэй юм гараагүй. Эрэгтэй юм шүү. Мэдгүй юм. Скейтборд ундаг чи эрэгтэй л хэлв. Скейтборд ундаг гэж өөрөөгөө хэлсэн нөгөөдгөө л. Тий өөрөөгөө хэлсэн. Өөргөө хэлсэн. Тий өөрөөгөө хэлсэн гэхээр чи 90% нь эрэгтэй. 90% нь нөгөөдг нь эмхтэй. За мэдгүй ер нь ямар ч байсан тэгээд тийм манайхаа Тий одоо энэ үед юу юм ярьж юм та одоо. Ер нь бол тэгэл яг жинхэнэ хайртай л юм байна шүү дээ. Тэгээ ингээд. Аа суус. Ямар дэв. Өө ээ. Зараа. Битэж өгөх юм л та. Тухайн хүнийхээ ингээд сонирхдаг юмыг нь хүртэл ингээд өөрийнхөө сонирхол болгоод одоо хүртэл ингээд оролдож үзэж явж байгаа хүн байна. тэгэд хүнийг байгаагаар нь хайрлаж чин сэтгэлээсээ үргэж нөхөрлөөсэй гэж хүсэж байна гэж шүү дээ. Тий. Тэр нь яг гол яг зорилго нь шүү. Тий утга санаа. Тэгээ өөрийгөө битгий өөрчлөөрэй. Тий. Яг тэрэндээ л юм шиг. Тэгээ ер нь ингээд хүн тайртай болчихвол юм бол тэгээд амар тэрийг үлдэн ч гэсэн хөөрхөн харагддаг л да. Тий. За дараахан. За захиа бичсэн баярлаа. Баярлаа. I hope you will find your real love. Гараад ирсэн шүү. Магадгүй бүтэж олно штэ. Шивэж өгөлтэй гараад. Maybe те. Гэтэ зөндөө оролдож үзээд Зөндөө орлоо бүтэхгүй вэ. Харин тийм. Гүү хэрч юу гэсэн бүтэн 4 жил найз нэг Яг одоо- тасмаар юм. одоо яг 10 жилийн хүүхдүүд байгаа болохоор бас те. Амьдрал дээр хаавал ярьж магадгүй шүү. Тэгээ одоо тэгээд Тэг одоогийнх дээр ер нь жоохон одоо үеийнхэн минь гэж заавч юм тэгэл. Үеийнхэн минь одоо тэгээ цагт. за баярлаа. За. Үерхэл нөхөрлөл сайн байна уу? Би удаан босны эцэст өөрийн бяцхан хорхлын тухай бичгээр шидлээ. Би бусад захааны эцэд шиг 10 12 дугаар бишээ. Би бага ангийн төгсөх анги. Та нар намайг жоохон гэж битгий бодоорой. Би анх 3 дугаар ангид байхдаа ангийнхаа хүүгэнд сайн болчихсон. Тэгээ 1 жил сайн байсан. 4 дугаар ангид байхад бид хоёр их ойрхон суудаг байсан. Тэгээд их дотн болсон. Гэхдээ тэр миний сайн найзад сайн байсныг би сүүл мэдсэн. 5 дугаар ангид ороход бид хоёр муудалчихсан байсан болохоор бид хоёр юу ч яриаггүй гэтэл би түүнийг үе харж байсан. Дараагийн өдөр надад юу ч болоогүй юм шиг юм ярьсан. Гэтэл бас л гомдсон хിവэрэ удалгүй намрын сепаркад болоод би ч тэр хаваар эргэлзэн шигээ явж байхад тэр яагаад надад юу ч ярихгүй байгаа юм бэ гэж асуусан. Би ч яагаад гомцсон тухайгаа хэлэхэд тэр зүгээр л тоогоосон штэ. Гэхдээ миний сэтгэл дотор байсан тэр гонигт мэдрэмж баяр баясгалд болж хувирсан. Удалгүй өвлийн амралт болж бид хоёр чаталж гисэн. Тэгэхэд тэр над руу гой юм бичээд л нэг өдөр би алхам хийхээр шийдэж нууц буюу 70 дутгаар сайн гэж бичсэн. Тэр ч юу гэж байгааг мэдэхгүй учраа олох гэж их л хичээсэн. Тэгээд буцаад л хичээл орсон. Гэхдээ дундуур нь их юм болсон ч тэр бичлэгүй өнгөрөөе. Хичээл ороход нэг л хэвэн байхад миний сайн залуу манай найзад сайн гэж байсан штэ. Тэгээд тэр найз маань ирээд миний сайн залуутай өвлийн амралтаар бичсэн зүйлээ харуулсан. Тэгтэн
Би дими баахан чадласнаа ойлгосон. Би их гунигтай байсан. Яагаад гэвэл надад гаргаж байгаа сэтгэлээ өөр хүнд гаргаж байгааг харсан. Тэр нь дээр нь тэр залуу надаас навхан байсан. Тэгээд нэг л үтгэхэд түүнийг гих миний сэтгэл хөрсөн байсан. Учир нь нэг өдөр найз над дээр ирээд чи гээд сайн юм уу гэж асуусан. Би ч хийж болохгүй гэсэн. Түүнээс учрыг нь асуудал тэр дээр надад сайн шít гэхдээ би тоохгүй байгаа гэж хэлсэн гэсэн. Тэр Т гэдэг нь миний нэрлэлтэй. Тэгээд л би зүгээр надад тоглож байсныг нь мэдсэн юм. Одоо ч их хугацаа өнгөрчтэй. Одоо би бол өөр хүн сайн. Гэхдээ түүнийг мартаж чадахгүй л байгаа. Би одоо яах ёстой вэ? Гэт урсж байгаа юм гэж тавьсан байна. Ямар хөөрхөн. Харин тийм. Ямар нэг юм ухаантай охин бай те. Нэг юм шууд ингээд эхлэхдээ би ингээд 10-11 ангийн хүүхэд биш. Гэтэ намайг битээ ингээд жоохон биш. Жоохон гэж битээ бодрыг амар ухаантай. Бага ингээд төгсөх анги шүү гэдэг. Бод. Тийм, өстой гой бичдэг бас хөөрхөн айгүй ухаан суцаа охин байна. Бас нилийн дажгүй. Харин тийм амар нэг тийм алдаа нэг байхгүй. Амар дажгүй. Уусчихсан гэл би 10-11 биш гэдэг. Тийм, өдөө бараг болов гэсэн чинь харин тийм гайгүй бичээд шүү дээ. Амар их тийм цэв нэг тийм зэгцтэй ямар ч нэг тийм суулгаг мөг байхгүй амар гоё. Тэснээр тэр мэр гэж орлуулахгүй амар шүртэй нэрнийхээс өдөр Т. Харин тийм Т. Гэсэн хаалтан дотор ингээ яснаа Т гэсэн цэг тавьж бүр амар их тийм гоё бичсэн. Тэгээд жоон сайдлын тий. Харин тийм. Найз нь сайн. Гэтэ ер нь ингээд анаа нэг юм хэлэхэд анагийн хөлтнөөс нэг юм хэлэхэд бага ангийн явдал бол нэг амар чухал биш үү юм дөө. Багаан гэвэл багаандаа л тустай. Тийм. Та эдийн тарих дөнгөж хөгжиж эхэлж байгаа. Бид нэр ч одоо хөгж дуусах байгаа л та. Гэтэ яг ер нь бидрийг бодвол жоохон нэг тийм юм байна. Тий. Гэтэ чи бол амар ухаантай охин байна. Амар баг бид надаас юм биш. Тэгээд миний хэлгээд байгаа гоо санаа чамд ингээд зөндөө юмуд гарч. Харин тийм. Зөндөө юм. Одоо гуунтай бүр энэ минь байж л байсан. Тийм. Яасан бэ? Бэс юм байна. Гэхдээ яг тийм явдал биш. Гэтэ яг ангийнхан банд нэг хоргож тийм юм бол байсан шүү дээ. Дуун ангид доор нахлах ангид доор оюутан болон зөндөө юм байна. Ер нь зөндөө юм байна. Гэтэ яг өөрийгөө өгжүүлэл явж байгаа. Тийм. Ийм ухаантай охин юм чинь тэгээд хамгийн гол нь нөгөө танай ангийн хүүхдүүд бол бас жоохноор л байгаа байх гэж бодож байна. Тэгээ ингээд нэг уучраа мэдгүй тэр бандыг ч гэсэн ер нь бол тэр банд ч гэсэн ер нь бол уучраа мэдгүй те жоох уучраас энэ охин бэр уучраа мэддэм шиг. арай нэг тийм хавцалтаатай Хамаагүй ингээд бичиж байгаа ч тэр тий өгүүлэх гээд байгаа юм амар зөв ингээд өгүүлээд гэсэн ямар нэг юм алдаагүй Сайн сурагч юм байна уу? тий угаас амар бич наа чи хүмүүс сайн сурагч байгаа баагийн үгэд ингэж хийж байна тийм матаж чадахгүй байх гэж юм тэгээд тэг би одоо яах ёстой вэ гэд Март зүгээр. мартаж чадахгүй байх гэсэн ингээл явж юм. тийм Угаасаа чамаал яахгүй тийм. Чи гоё хобби хөгжүүлж явчихгүй. Ингээд яг энд ингээд тэр найз нь тэгээд дээрэс нь ингээд тэр банд нь байгаад байна тий. Энэ хоёр маань болохоор арай нэг юм яг л бага ангийнхаа тий арай нэг угаасаа яг л насан дээр байгаа. Манай охин бол арай ухаантай юм байна. тэг арай нэг тийм Арай нэг юмны учрыг ойлгодог болсон. Тэнгүүд энд хүмүүс ингээд яад ямар ч хамаагүй гэж байж хахад чи энд амар сериэс үлээж аваад болохоор чамд жоохон хүн тусаж байж магадгүй. Арай илүү нэг бага анги үерхэлж байгаа. Тий. Бага ангийн үерхэл угаасаа тий ихэнх хүүхдэд чи ер нь бол 7 оноо. Тий. Ухаан суугаагүй байдаг учраас нэг хүн дээр тусгаж аваад байх шаардлага байхгүй. Гэтэ яг тэр үедээ мэдэрч байгаа мэдрэмж нь бол амар гоё л байгаа хэлтэй. Гэтэ тэрийгээ жоохон ингээд ялгаж зүгээр шохоргол тийм зүгээр л болов юм ээ. Зүгээр л ямар дэжгүй юм бэ л гэж бодвол яг зүгээр. Тэглээс тэгээ баагийн үерхэлсэн зүгээр ах хэсгүүдээ хараад хоёр эцэн гэж бодоод тэр нь гоё. Үерхэл гэдэг чинь гоё юм байна. Тийм яг тэгж бодож байгаа байхад байх хэрэгтэй юм байна. Тийм. Тэгээд найз нь сайн гэж юм. Тэгээд найз нь өөрөө бас сайн юм бах та. Харин Хэрвээ тийм бол ява. за зогссон гэж бити хэлээрээ. Анхнаас зогссон байсан.
За гэсэн аудиогоор дуусчих юу. За тэгээд ер нь бол тий зөндөө юмуд байгаа. Тэг чи өөрөө маш ухаантай охин учраас Зөндөө бодож та одоо цаашлаа. зөндөө юм байгаа. Дөнгөж тавдгаар юу вэ? Одоо амьдрал хэлэндээ. Дунд ангиж ороод одоо за ахлах ангиас л ер нь гоё тийм дөө. Ахлах ангиас л хэлдэг юм дөө ер нь. Дунд анги яг байж болгоо. Дунд ангид байж болно. Гэтэ жоохон бас хөнгөн л байдаг. За тэгээ цахаа бицэнд баярлаа. Болно. Чамд цаан чин зөндөө юм байгаа учраас хичээлээ сайн хий гэж захий да. Тий. За дараагийн цахаа. За би л зөвхөн 5 дараагт юм ирэхэл би 5 дараагта юу хийж илаа гэж. Амар хүмүүс бүр ингэ чаалж мадлаад байгаа юм уу? Яагаад чи чат би 5 дараагт санаад анх удаа ингэ 5 дараагт ухаалаг хөц авч ирсэн санаад байгаа байхгүй. Тэнгүүтээ тэн дээр нэг стигми блөө тиймдээ догчоод нэг ангийнхаа хөвгүүд мөгүүдээр нийлээ тойрч мөрөж зогсдог. Тийм л юм санаад байгаа багнууд. Тэнгүүд энэ идэв бүр ингэ бид нар ингэ одоо тэр цонжонгаа чадлаа мадлаа тэгээ хайрцсан ч өрцөн л. Тийм мөгдөд ихтэй байдаг шүү дээ. Байдаг шүү дээ. Яа бай. Зөндөл байдаг. Гэтэ мэдгүй намайг бага хөхөд яагаад. Гэтэ ер нь багын насаа яг бага нь өнгөрөөцсөн байхад л гоё идэг л та. Заавал төрүүлж том болох гэдэг би байрны хөхдөд ахлчихсан юм. Оо. Чи эвгүй гараг байна байлээ. За дараагийн цахаа. За сэдвэн үехэд нөхөрлөө. Сайн байна уу? Энэ цахааг би миний амьдралд хамгийн үнцэнтэй хүн зориулж явуулж байна. Заримдаа хайр гэдэг зүйл үгээр хэлэхэд амаргүй санагддаг. Гэтэ чамтай уулзсанаас хойш хайр гэдэг нь зүгээр нэг үг биш, харин мэдрэмж, халамж, итгэл гэдгийг ойлгосон. Чи миний амьдралд орж ирснээр олон зүйл илүү утга учиртай болсон. Энгийн нэг өдөр хүртэл чамтай хамт байхад онцгой болдог. Чамтай инээж ярилцаж заримдаа зүгээр л дэрэгдсэн суух тэр мөчүүд надад хамгийн үнцэнтэй. Хайр гэдэг төгс зүйл биш байж болох ч хамтдаа ойлгож хамтдаа тулах үедээ л жинхэнэ болдог юм шиг санагддаг. Тиймээс би чамд нэг л зүйлийг хэлмээр байна. Чи миний амьдралд байгаад баярлалаа. Чамтай уулзсан нь миний хамгийн гоё адтай мөч байсан. Одоо бид үерхэж эхлээд 3 жил аль хэдийнэ өнгөрчээ гэнэ. Хөө 3 жил. Вау. Маш удаан хугацаанд үерхсэн байна. Хүмүүсийн үерхэл чи гоё байд. Амар удаан үерхэлж. Гоё юм бичсэн байна. Эхлэн гоё. Бас Төгсгөл нь Арай төгсөөгөө. үргэлжлэл нь гоё юм. Үргэлжилж байгаа нь гоё юм. Хүмүүсээс хүүхдэд бас ихтэй амар гоё бичиж дээ. Найруулга бол янз юм шүү дээ. Өстой гоё бичсэн байна. Тийм. Тэгээ 3 жил үргэж байгаа гэж юм. Сөө их төвчээр. 3 жил. Яг тэр хүнтэй тэгэл хоёулаа гоё татагдсан бол тэгэл. Тийм л дээ. Гэтэ ер нь бол үргэлж банууд төвчээр байдаг л та. Гэтэ 10 жилийн үерхэл 3 жил ихээр бас л. Тийм. Төвчээр ойлголцол гэд бүх юм л хэрэгтэй л дээ. Тийм. Тэгээ өшөө удаан жил хамт байгаарэ гэж хүсье. Би дуугаас аим сайн юм шиг байна уу? Тийм. 3 жил төвчин гэдэг чи угаасаа. Тийм юм биш. Төвчин гэж аим муугачлаа. 3 жил ингээд үерхсэн гэдэг чи угаасаа яг тэр ингээд би эндээ угаасаа сайн гэдэг нь сайн гэдэг нь ойлгож. Гоё би сайн болоод үерхэж байгаа та. Тийм. Нэг үерхэж үзээгүй болохоор нэг туршлахгүй. Тийм удаан ч юм уу тийм. Та хэдэд гэхдээ нэг ийм үерхэл байсан уу? Ер нь тэр үерхэлтэй уучраад явж байна уу? Арай уучрааг байна уу? Очих гэж байгаа. Учирсан. Чи амар амны бэлэг гэх. Учирсан л гээ шууд. За. Манифест. Учирцоо. Таасан юм. Тоглоогүй. Тоглоогүй юм гэсэн үг юм. Төвлөр Мэдхгүй. уучраасаа гэж хүсэж байна уу? Уучрал хэлгүүтэй. Гэм үү? Би алгуу. Тэгээд өмнө хүний бодол. Тэмцээш. Та яав. Би бол уучраад явж байгаа гэж бодож байгаа. Жан. Тий. Төстөө гэдэг ярилл та. Уучирцаа. За Сонсорэ. За гэм үү? За сүүлийн цахаа. Би үш юм уу? Чи уншин. За хай. Би саяхнаас подкастыг сонсоод өөртөө тохиолдод байгаа нэг зүйлээ ярихаар шийдлээ. Манай эгч нэг ахт үерхдэг юм л та. Үерхэд нэлийн удаж байгаа. За тэр ч яах вэ? Тэр ах нь нэг эрэгтэй дүүч. За тэр ч яах вэ? Тэр ах нь нэг эрэгтэй дүүтэй. Яг миний үе 10 дугаар анги. Бид хоёр нэгнийгээ мэддэгч тийм амар үерхэх тал хүртлээ бол бодож байгаагүй. Би бол манай эгч ахтай нь үерхдэг. Тэгээд хот оргууд л гэж харддаг.
Тэгсэн чинь саяхнаас тэр дүү над руу чаад бичээд бит хоёр харьцдаг болчихсон. Вау. Би ч бас үлмээргүй байгаа бол бишээ. Үнэхээр л хөөрхөн байна. Яг миний type fine shit. Би тэгээд нэг айл ихчдүү хоёр бэр байх зүгээр үү гэж бодоод байгаа. Яг яах ёстой юм болоо. Би ер нь найзтаасаа дотны ихч нараас асууж үзсэн л дээ. Бүгд л хамаагүй. Та хоёр хоорондоо л болж байвал үерхэд үзэлтсэн. Тийш. Би тэгээд өөртөө эргэлзээд тодорхой шийдэл болж чадахгүй байна. Надад туслаач гинэ. За бид Байдаг л шүү дээ. Нэг айлын хоёр бэр гэдэг чинь зөндөө байдаг те. Кино Кейтер дээр бас зэн байгаа те. тийм. Нүн тэр хамаагүй. Тэгсэн ч баг амар юм шүү. Тэ. Сайхан хоёр худам мудаа олон гэхгүй нэг удаа болоо. Тий. Тэр ч юу гэддэг лээ. Мэдгүй тийм бүр яг нэршил мэршил нь байдаг шүү дээ. Тэгэхээр бас зүгээр шүү дээ. Гайгүй бах уу. Үнэхээр тийм. Үзчихгүй. Хоёр Яг л тэгээд ихчнэр нь хэлсэнтэй адилхан те. Өөртөө л болж бүтчихийвэл тэгээ хамаагүй. Тий. Тийм. Энд ч баг амар юм шүү. Тий. Тэгээ чи өөрөө бас яамаар байна. Тэгээд ямар тэгээ шууд суух штэ тий. Тий зүгээр ихэд үзгүй. Эхлээд үзчихийж дараагийн шат руугаа бас явна. Тэрнээс л үерхээгүй ч шууд. Үерхээгүй ч шууд дараагийн ургаа Хоёр бэртээ олчих юу болох вэ? Харин тийм. Заавал тийм холын юм цаазахгүйгээр тий. Зөвхөн одоо цагтаа оршоод гоё. Одоо залуу. Тий. 10 дугаар ингэ. 10 дугаар. Мэдгүй. Тэгээ 10 гэсэн. Шууд бэр мэр шүү. Холын бодлоо. Өөрийнхөө мэдрэмжийг сайхан сонсож байгаа. Та нэгчтэн ч гэсэн бас яачихыг мэдэхгүй шүү дээ тий. Тий, ер нь бол зүгээр үзээл л. Тий. Дараа нь хамжижсэн юм тийм ээ. Энийг бол би одоо дугаар болгон дээр хэлж гин да. Одоо тэгээд дараа нь хамжижснаас Үерх. Ер нь бол тэгэл тийм Амар чи гоо өөрөө хэлж ямар агаа тийм Аваа хүмүүс суучихсан ямар ч агаа яасан. тийм. Ярилцаад үзэх л. захаа бичсэн баярлаа. Нэг тийм сонирхолтой захиан тий нэг их чин ахтай нь өөртөө тэгээд дүүн тэгээд өөрт нь юм бичээд. Үн боломжтой. Харин тийм. Би бас нэг тийм Би их гайхсан. яг тэгж боддог гэсэн нэг Кейтрам кино мэн дээр амар хийм гадаг штэ. Тэгээд одоо амар гой санагддаг байсан. Яг үнэхээр тааруул тий. Би тэгтээ их гайхсан байхгүй. Манай ихч нэг ахтай үерхтийн л тэгээд би юу Ихчийн харин дүү. сайн болцсон юм хта гэж бодоод яг хэлсэн тэр нь яг Би яг тэгж бодсон шүү дээ. Тэд юу бичээд За тэр ч за их чага найз залуутай хэлсэн юм байл шүү дээ. За ингээд захаа бичсэн баярлаа. Одоо ингээд өндөрлүүлье. Тэгээд манай камер унтарсан нэрээ. Манай камер унтарсан. Тэгээд сүүлчийн Уусаа харагдаж байгаа. камергүй яалаа. Явууллаа. Тийм. Тэгээд дараагийн дугаар бас захидлын дугаар байхаа. Эсвэл өөр дугаарч байж орж магадгүй. Нөө захаа маань их байгаа удаа учраас захидлуудаа Хүмүүс захидлын дугаар дуртай байгаа. тийм. Ер нь бол захидлын дугаар Хүмүүс өөрсдөө дүүгийн ингээд санаа бодлоо хуваалцах хүн гэдэг чинь бас. тийм. Тэгээ манай клубийн гол зорилгыг бас хүмүүс маань ингээд анх сонсож байгаа хүмүүс маань бас мэдгүй ч магадгүй. Одоо манай клубийн ер нь бол ингээд гол зорилго нь өсвөр насны хүүхдүүд дунд ингээд нэг юм нөхөрсөг тэгээд чөлөөтэй өөртөөхөө ингээд үйл явдлыг бусдаагаа хуваалцах тэгээд бусдаасаа бас ингээд бусдын туршлагаас ингээд суралцах тийм ингээд үүд боломжийг ингээд нээж өгч байгаа тийм ийм нээж өгөх тийм зорилготой тийм Нөгөө эрхлийн туршлагагүй болохоор юу вэ гэдэггүй. тийм за тийш яах вэ гэтээ ер нь ингээд сонсоход ингээд хүргээд те хүрэх юм а хүргээд Санаагаа л хичээдэг. тийм тэгээд манайх сайтаараа захидлуудаа авдаг. Манай Instagram-ийн description хэсэг дээр Instagram-ийн линк байгаа. Тэгээд Instagram руу ороод Instagram-ийн bio дээр нь линкүүд байрсан байгаа. Тэгээд тэрэн дээр манай сайтны линк байгаа шүү. Тийшээ ороод сэдвээ сонгоод тэгээд захиагаа бичнэ. Тий. Тэгээ манайх энэ дугаараас donation авч эхэлт юм уу гэж бодож байгаа. Тий. Donation гэдэг нь одоо манайхан мэдж байгаа л үү тий. Тэгээ манайх нөгөө нэг үйл ажиллагаагаа сайжруулахын тулд одоо манай өмнөх сонсогчдод бол мэдж байгаа дөө манайхчууд тэгээд donation ирүүл шууд дугаараа шууд хийгээд яваа. Мөнгө л аваад тийм амар мөнгө авах гүрийгээд байгаа юмсэн Тэгэхэд олоод л тэгээд 7 хоногтоо нэг дугаар. Тийм. Манайхыг мэдж байгаа тэгээ бүх зүйлсээ уцаараа болгодог.
Тэгээд өөрийн гэсэн бас камергүй, микгүй байгаа учраас тийм та гар аргаар заавах тий. Үнэхээр нэр гар дарах материалаар л болгож байна. Тийм манай нандаа манад бүр унтцсан уу яа. Одоо сайн хэллээ. Тэгээ манайхан donation хэлбэх дансыг доор description хэсэг дээр бас хидчээж болно. 100 муу байж болно. тийм 100 төгрөгч байж болно, 50 төгрөгч байж болно. Бас алдаггүй л дээ. Аслах нэр мөхөрдөг гэж байгаа. Хийж байж болно. Тэгээд тэрээ бас ингээд зайлшгүй ингээд яаралтай уншуулах бас загтал магтал орж ирэл дээ. Тэрийгээ Топ цагт. юу гүлийн утга дээр тийм юм бичиж болд юм уу? Болохгүй. Болдог. Болдгүй. Нэг тодорхой юутэй дээ. Хэмжээтэй. Лимит үү? Лимит бэ? Бичих лимит. Тийм зарим юмн дээр ингээд нөгөө нэг мөнгө илгээхдээ ингээ амар гоё юм бичиж илгээждэг байхгүй. Тэгээд тэрийг нь хаяа уншчихъя гэж бодсон. Тийм манай клуб Загтал өчтөр загтал 100 сар бич. Тийм загтал бишээ. Зүгээр ингээд яг манай клуб хандаж хэлсэн юм ч юм уу те. За ингээд дуусгая. Зэрэг. За дараагийн дугаар уулзлаа. Түр баяртай. За 3 2 1 Дараагийн дугаар уулзлаа. Түр баяртай.